шашныг одоо бид нар үгүйсгэсэн, тэ философиг үгүйсгэсэн. Ер нь бол ингээл ерөөсөө далд хумсар байгаа нь тэгвэл ямар тоогоор нотлогдож байгаа, ямар туршилтаар батлагдж байгаа юм гэж. За ингэж цохилтонд орж яваад ер нь Зигмунд Фройдын далд хумсрын үзлийг бол нэлээд дарж явж хагаад 1970-80 оноос эхлээд судалгаанууд бол туршилтаар нотлогдож ирсэн. За энэ дээр Даниэл Канеман гэдэг Нобелийн шагнал авсан, саяхан асуурсан 1972 онд судалгаа хийсэн байдаг. Хүний өдөр тутмын шийдвэр гаргалт чинь ерөөсөө рационал буюу бидний нөгөө ил гэж ухамсараар гэж ярьж байгаа ухаалаг биш юм биш үү? Ийм далд буюу одоо ухаалаг бус иррационал буюу ийм одоо санамсаргүй гинтийн чанартай тэр хүн өөрөө ч тэрийг мэддэггүй ийм юм биш үү гэдэг нээлтүүдийг бол хийсэн. Тэгээд академиа буюу одоо энэ ихтэй сургуулиудыг ярьж байна те. Энэ бол хөшүүн байдаг. Яг бас тийм байх нь зөв юм шиг байгаа юм л да. Маш хөшүүн байдаг. Ингээ явсаар байгаад ер нь бол 2010 он гарч иж одоо бараг 40 жилийн дараа заа гэж явж байна. Саяхан би энэ 3 сард Лондон явсан. Тэгээ Лондонд онгоцны буудлын дээрээс сэтгэл зүйн одоо салбарын юу авлаа л да. Сэтгүүл онгоцны буудлын дээр сэтгүүл зарж идэг шүү дээ. Авсан тэр чигээрээ далд хумсар.